Квадрат функцийн график байгуулж сурцгаая. Y/X-ийн квадрат гэсэн функцийн график ийм байдгийг бүгд мэднэ. Энэ графикийг ашиглаад энэ функцийн графикийг зурж үзье. Энэ функц дээр бүтэн квадрат ялбал ийм болно. Бүтэн квадрат ялгаргын тухай дараад нь ярилцгаая. Энэ хэсгийг нь улаанаар, энэ хэсгийг нь цэнхрээр тодруулъя. Тэгвэл энэ график маань энэ векторын дагуу буюу хэвтэ тэнглэгийн дагуу хасах 2-1, босоод тэнглэгийн дагуу хасах 3-1 зөөгдөд энд зурагдана. Ийм амархан. Энэ тэмдэг болон энэ тоонуудаас хамаарат график хаашаа зүгтгэн шийдэгдэнэ. За энийг бүр сайн сурья гэвэл суртлаа давтууланд байгаа. Энэ хичээлийг дахин давтаарай. Квадрат функцийн графикийг байгуулж чадсанаар бид квадрат тэнцэл бишийг бодоход үүсдэг янз бүрийн ойлгомжгүй асуудлуудыг нүд эрмхийн зөвс шийдэж чадна. Өөр өчнөн олон асуудлуудыг ч амархан шийдэж чаддаг болох нэ. За ингэхийн тулд бид бүтэн квадрат ялгах сарыг маш сайн сурах авах хэрэгтэй. Энэ хичээл нь iMath-ийн маань онлайн хичээл айлгуур анализ илэрхийлэл гэсэн хэсэгт рүүгээ энэ хичээлийг үзээд бүтэн квадрат ялгахаараа сайн сурж аваарай. Бас суртлаа давтууланд ч орсон байна.